Цаг тутмын мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Студиэс сэтгүүлч Арин Зул мэдээллийг танилцуулна. Улсын хурлыг ардчилсан намын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хэлээ. Мэдээллийнхэнд ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг шударга бусаар хуваарлсан асуудалд олон нийт шүүмжлэн хандаж байна. Энэ асуудлаар ардчилсан намын бүлэг байр суурь илэрхийлж тодорхой байдлаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. За ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хүнсгүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байх хугацаанд зээлийг ямар шалгуургүйгээр улс төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн байна. Тухайлбал Замтэр хөгжлийн яамны сайд Содбаатар нь өөрийн эзэмшлийн Epata Anurvan компани 1.2 тэрбум төгрөгийн зээл, хүнсгүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Батцайраг нь эхнэр отхон жаргалын тээвэр ажиллал компанид 1.4 тэрбум төгрөгийн зээл, улсын хурлын гишүүн Болор Чулуун өөрийн эзэмшлийн Дорнод гурил компанид 950 сая төгрөг, улсын хурлын гишүүн Султан өөрийн эзэмшлийн Монгол Шаазан компанид 950 сая төгрөгийн зээл авсан. Мөн улсын хурлын гишүүн Их баярын газар буудай компани, Учирлын Аавын хүннүү компани, барилга байгуулалтын дэд сайд Ламсрынгийн нүүдэлчин Агро фирм, за Монгол Улсын ерөнхий аудитор Хүрлбаатарын Цэн Стайл компани тус жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл авсан гэх мэдээлж байна. Улмаар улсын хурлыг ардчилсан намын бүлгээс гаргаж байгаа шаардлагатай Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед улсын хурлын нэр бүхий гишүүд албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. За иймд яаралтай арга хэмжээ авч 10 сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардаж байна. Дөрвөн хугацаанд хариу ирүүлэхгүй бол ардчилсан намын бүлэг улсын хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна гэж дурдлаа. 10 дахь сарын 15-наас 17-ны хооронд Португалийн Лисбон хотноо дэлхийн Монлайлын за Мадридын клубын чуулган болжээ. Энэ хоёр Монгол Улсын ерөнхийлөгч асан элбэгд орж тус клубын албан ёсны гишүүнээр элснийг баталлаа. Чуулганы хүрээнд Мадридын клубээс зохион байгуулсан хүртээмжтэй нийгмийн боловсрал асуудлаар бодлогын хэлэлцүүлэгт орж үг хэлжээ. Өнгөрсөн 5 дахь сард дэлхийн Монлайлын нэгдэл Мадридын клубын ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мария Элина Агуэро түүнд гишүүнээр элсэх санал тавьж байсан байна. Дэлхийн Монлайлын нэгдэл Мадридын клуб нь 2001 онд Испани Мадрид хотод зохиогдсон ардчилсан шилжилтийн талаарх баг хурлын үеэр цугларсан 35 орны ерөнхийлөгч ерөнхий сайд нарын санаачлахаар энэхүү клубыг байгуулсан байна. Одоо тус клубын гишүүнд 70 гаруй улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон ажиллаж байсан 100 гаруй төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнээр багтдаг юм байна. Тус клубын зорилго нь Монлайлыг бэхжүүлэх, иргэдийн хөгжөөл, сайн сайхны төлөө оршдог юм байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа явган хүний зам аянд иргэд санал хүсэлтэд илэрхийлэн оролцож байна. Иргэд эзэмшлийн газар баригдсан зөвшөөрлгүй хашаа явган явхад аюултай зам талбай мэдээллийг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний дөрвөн төвд хандан өгч болно. За мөн нийслэлийн газрын албаны 1800 1200 за мөн 31 тэг 5 дугаард мэдэгдэх боломжтой гэлээ. Улаанбаатар дахь Бүгд найрамдах театрт ус элчин сайдын яамд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж дараа нь буурахгүй хэвээрээ байна. Тус байдлыг далимдуулан виз мэдүүлэгчдийн дугаарыг 8-алдаг төрийн бас байгууллага иргэд байгааг анхааруулжээ. Тодорхойлбол ирээдүйн хөгжлийн тулга гэх төрийн бас байгууллага виз 2018 цагийн цагим хуудасаар дамжуулж Бүгд найрамдах театрт усын элчин сайдын яамд виз мэдүүлэх дугаар болох нэрийдлэр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас иргэдэд сэрэмжлүүлэг өргөж байна. Энэ талаар Хятад улсын элчин сайдын яамнаас ямар нэгэн аж ахуйн нэгж төрийн бас байгууллагаар төлөвлөлөн виз мэдүүлэх дугаар хөдөлгөх түгээх арга хэмжээ аваагүй албан ёсоор мэдээллээ. Амь алсан сэтгүүлч Жамал Хашогийн хүү Сауди Арабыг орхин явж Америк нэгдсэн улсад очсон талаар түүний гэр бүлийн ойрыг сурвалж CNN агентлаг мэдээллээ. Салахбын Жамал Хашогийн Америк нэгдсэн улс Саудын Арабын давхар иргэн шилтээж за хэдэн сарын өмнө түүний гадагш зорчихыг хоригдсон учраас Сауди Арабыг орхин арах боломжгүй байсан юм а. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон хорлогч дарга Роберт Паладино нар Сауди Арабын засгийн газар залуу Хашогыг улс төрийн улс орноо зорхин явахыг зөвшөөрсөнд баяртай байгаа тухай төрийн департаментийн төлөөлөгч мэдгдсэн юм. Reuters агентлагийн мэдээлснээр 2017 оноос Америк нэгдсэн улсад суурьшсан мөн Рияд хотод амьдардаг Жамал түүний гэр бүлийг Саудын Арабын эрх баригчид улсынхаа хэлээр гарахыг хориглосон байна. Хэдийгээр Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамал Хашогийн зоолгүй байлаар амиа алдсан хэмээн мэдэгдэж гэр бүл нь албан ёсоор эмийн илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл цогцыг нь хүлээл өгөөгүй байгаа юм а. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цагаараа мэдээлэл хүлээн авч байна. Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Бидний хурдан илүү хэлбэр. Уг төрлийн цахим үйлчлэгийг өөртөө нэгтгэсэн Гэлс банк. Таны гарт таны банк. Сар бүр Төрийн банкны Гэлс банк үйлчилгээгээр 2 гүйлгээ хийгээд iPhone 8 утасны эзэн болоорой.
Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа.